Тэгэл яг уу 10-ны оройны давхил дээр яваад очиж нөгөө даваа байхгүй. Болгоо байт юм би 2 морийн хөлбөө болгоо хийсэн. Нөгөө яач чинь тар хийжээс хоёр хажуунаас нэртэй. Дайраад ингээ хорлож байгаа шүү дээ. Дайраад үл гараг болгож байгаа. Нөгөө жамингийн дараа яваад улсын мор төрүүлээгүй байдаг. Баларны үстэй. Улсын мор төрүүлээгүй жаа шагнал өгнө гэж үйд ингээл миний шагналч байхгүй даваа хөөч байхгүй хөөгд. Хоёулаа чи юм болчиход. Тэгээд миний шагнал хойшлж ирсэн. Тэгээд оо биш тэр тэгэхэд чи нэр шагналаа авна гэд ингээ байж ирсэн чинь. Эн чин юунд тавьчихд юм. Найрныхаа юмд явсан шүү дээ. Тэгэхэд ч тий. Тэгээ тэрийг мэдээгүй байна. Одоо мэдээгүй л одоо найрынхаа юм явж байгаа шүү дээ. Нууцсанда, айрганда. Тэгсэн чинь нэг нь хоошлсон. Наасан болчихсон. Нэг үлгийн морд төрүүлээгүй. Тэгэл одоо жамингоо очно. Улсын төвчөд дуудаад. Тэгэл одоо улсын мор яагаад төрүүлээгүй л гэж одоо бангавд шүү. Тэгэл нөгөө яшаа. За манай хөшин чинь бол одоо ер нь одоо ялангуяа намайг сүүлийн хэдэн жил тэрвэр төвж явахт бол ер нь тэгэл гэрт гадаа бөхөжлөө амж болдог. Одоо ер нь одоогор бол нөгөө найдвартай төвчлэл юм да. Ер нь ихтэй одоо тэгэл хэдэн хүүхдээ ааш асарны хүмүүс үлнөөсөхгүй цангаахгүй гэртээ авцтай явуулахгүй. За тэгэл одоо удаа хугацаагаар явж байгаа үе чинь гэр орноо өвөлдөн дулаалч нь хавартны хөнгөлч нь тэгэл юм байхгүй миний бүх ажлыг л хийж явсан. Миний хань бол тэр талаараа жоохон иршүүд. Энэ одоо манай гөгшний аав ээж байгаа бидний одоо бурхан гэсэн үг л дээ. Энэ миний өөрөө ээж хоёр байна. Бас бурхан бид ингээд өргөн бурхнаа энд залдаг юм да. Тэгээ манай аав ээжийн бурхад байна да. За тэгээд ийшлүүл одоо ингээд миний малгай байж тод манлай хүлэгч гэсэн малгай байгаа. Энэ энийг зарим тохиолдолд хүмүүс тод манлай уяач юм малгайтай тэгдгээ. Тий, тод манлай уяач гэдгээр тэгээд энэ оройн бас адилхан болчихоор тэгдгээ. Яг уу Монгол ганцхан эмэгтэй байдгийн тэгээд ганц эмэгтэйдээ зориулж энэ сайхан малгай хийлгэж өгсөн. Тэгээд тод манлай хүлэгч гэсэн одоо миний энэ болохоор ингээд улсын аврагын цол юмуд ингээд манлай уяач гэдэг шиг юм цол байдгийн. Улсын хэд удаагийн авраг юу хотын хэд удаагийн авраг гэсэн тийм байдгийн. Энэ юугаар одоо энэ хүрээ байж шин ингээд 8 удаагийн улсын авраг хотын авраг гэдэг ингээд энэ хотын аврагын дотроо ингээд улсын авраг гэдэг ингээд явчихдаг. Тийм. Тэгээ энэ одоо алтан жолоогоо аваад энэ зогсож байна. Хүүтэйгээ хөшөнтэйгоо ордноос аваад ингээд зогсож байна. Тэгээд энэ сайхан өргөмжил байна. За ингээд өргөмжил бүх юм яарвал энэ том үйл юм байгаа л да. Та өөрөө ингээ хараад морины зөвнөр их суугаад. Ер нь их дуртай шүү. Морины төстэй юм харагдвал морины ингрийн тэмдэг байсан ч л авчдаг. Сүнх байсан ч л авчдаг. Ер нь тэгээд нэг бас заримдаа санаа зовх шиг болд юм аа. Хөшөрсөн хойно бахан морь цуглуулаад зүгээр явах чаашийн. Тэгээ одоо гэрээр нэг цуглуулчаад сууж идэх. Их олон төрлийн янз бүрийн гоё морд би дандаа бэлэг дурсгалд өгсөн. Одоо хүүхдүүд явахаараа сүүлийн үед дандаа нэг юм хөөрхөн морины сүмнээр авчирж өгдөг болчиход байгаа юм. Энэ одоо яг гавьяатаа авчиад хүүхдүүдтэйгээ зогсож байна. Хэдэн 8 хүүхдтэйгээ зогсож байна. Одоо би чинь одоо 4 хүүхдтэй шүү дээ. Нэг охинтой 3 банттай. Одоо 4 хүүхэнтэй 4 банттай. Тэгээд ачны нэр маань ингэ зогсож байна. Энэ ингэдий миний том ачийн готл байгаа. Би тэр одоо би өөрөө ингээл эдийн готл юмнуудын цуглуулчдیں۔ Тэгээ нэг нэрийг бичээд тавьчдیں۔ Яг одоо бас надаас хойш хэрэгтэй юм болоо даа гэж. Тэгээ том ачийнхаа том зээгийнхаа готл тэгэл том ач охиныхоо нэг уталч юм уу гэж бүгдээрийнх нь юмнаас нэг хадгалчдیں۔ Тэгээ дээшээ харсан цав юм болохоор бурхандаа тавьчдیں۔ Бас их олж боддсон билгүй. Тий байгаа хүн хараа л байгаа. Тий тэр одоо миний том хүүгийн готл байгаа тэр цагаан ултай готл байдгаа. Одоо 38 сүрсэн залуугийн готл. Өөрийнхөө мэрэгжилд эзэн байна гэдэг чи одоо ер нь тэр өөрийнхөө сонгож авсан тэр өөрийнхөө одоо дурлаж олж авсан тэр зүйлдээ л одоо үнэнч байж чадчихэж эндээ л одоо эзэн байж чадна гэсэн үг. Ер нь энэ спорт аль ч спорт тэр хүнийг их сайхан төлөвшүүлдэг. Хүнийг их сайхан бялдаржуулдаг, төлөвшүүлдэг.
хүн ер нь тэр зорилготой болгодог. Энэ спортод зориул орсон бол би энэ спортод амжилт гаргана гэсэн хүний сонирхлын дагуу энэ спортыг зорьсон байгаа шүү дээ. Энэ спортод зорж энд л одоо хүчин зүтгэлээ өөрийнхөө бие сэтгэлийг зориулсан хүн л одоо ер нь спортч болно доо. Зорилготой байна гэдэг нь бол одоо ер нь их төвчээр яг л тэр зорьсон юмдаа зорилготой, амьдралдаа зорилготой, спортоо зорилготой, үр хүүхдүүдтэй зорилготой үгийг хэлдэг. Ингэж ээжл сая тэр зорилго гэдэг юм чинь биелэн дээ. Би зорилготой, зорилгондоо хүрсэн гэж боддог. Ямар ч үсэн спортоор л би ер нь зүтгэн биенийхээ амжилт хүрнэ гэсэн энэ бодлоор зорж үдийг хүрсэн. Ер нь би бол уламжлал байж ээж өвөг дээдсийн уламжлал байж ээж тэр уламжлалыг дагаж байж л шинжилэл гарч ирнэ дээ. Хөгжүүлийнхаа уламжлалыг одоо ямар ч юм дээр уламжлалгүйгээр одоо миний тэр үеийн тэр одоо самбуу даргын үеийн ч гэдэг юм уу. Тэр одоо манай аавын үеийн гэдэг юм уу. Энэ уламжлал шүү дээ. Энийг дагаж байж л сая шинжилэл гарч ирэх. Ястай болоо даа гэж бодлоо. За зөв хүн байна гэдэг бол ер нь эцэгхээсээ л заяасан эцэг их одоо ер нь хүүхдээ яасан гэж бодчих. Мөн нөгөө үе уламжлал чинь гараад ирж ш тийм ээ. Одоо бид бол аав ээжийнхаа сургаалаар миний аав ээжийнхаа сургаалаар явж ирж ижил зөв хүмүүжлтэй зөв болсон ийм сайхан хүн байж л одоо иддэг уудаг нь хүртэл бас язгаартай ингэж байж ижил сайн хүн болгож сайн төлөвшүүлж харж ирсэн дээ. Их хүн гэдэг бол үр хүүхдээ өсгөх, хань ижлээ халамжлах тэгээд тэр халамжилсан хань ижлийн зөв халамжилж үр хүүхдээ зөв хүмүүжүүлснээс үдэж одоо эх орондоо хэрэгтэй одоо эх орондоо бүтээн байгуулалт хийж яваа ийм сайхан үр хүүхэд гарч ирэхийг л одоо хэлэх байх та. Шашин явахтай хүний өөрийнхөө хүний бодлохоо юм да. Тэр шашнаа шүтэж зөв шүтэж явж чадвал шашин гэдэг юм чинь бол одоо өөрт эргэж бууж сайхан юмыг буян дэлгэрүүлж сайн зөв санаатай зөв сэтгэлтэй явж байгаа шашин чинь их сайхан үйлс бүтэж явдаг. Энэ юм да. Би өөрийгөө бодож явдаг юм аа. Миний энэ сайхан сэтгэл тийм ээ одоо зүгээр төмөн олон мэдтгэл байгаа л да. Сайхан сэтгэл атаархал зүтгэргүйгээр зүтэрхгүйгээр энэ сайхан сэтгэл өдийн энэ сайхан насанд минь энэ сайхан амьдралд энэ хэдэн сайхан үр хүүхдийн буян ханийн буян намайг ингэж авч явдаг юм болоо да гэж бодож явдیں۔ Буян хүн бүхэнд байгаа. Буян зөв сэтгэлтэй хүндүүл илүү сайхан ирнэ. Би төрөм сүлдөршөөл гэж залбирч явд юм да. Нэгэн цагт гизэгтэй ирхэн хэмээх алдраар овоглож явсан ирэлхэг, эрхэмсэг, энгүн бүсгүй энэ төрх Монгол улсын гавьяат тамирчин, Монголд ганц тод мандаа морь барай чимэгтэй, саран ижи, өрлөг ижи, алдар тех дархан бэр. Түүний алдар ингээд дуусахгүй. Эмэгтэй хүний эц төгсгөлгүй нөөц, эргэж буцалтгүй зорилгыг өөрийн бие сэтгэл, амьдрал, алдар хүн дээрээ үлгэрлэн яваа ижи бурхан. Luxury fashion. Монголын малчид нүүдэлчин ардын хөгжил дэвшилийн төлхөр болсон малчин компани ялх төлийн дуу цангилсан хөдөөнүүдэд өвөрийн сайхан хангаагаар
Өнөртний баян хонгор сайхнуудаар шинчилэгдэн сайжирсан алдарт шар хөлдөөгч нарны шин цахилгаан станцсан аваад Баянтэгийн уурхайд 3 дугаар сарын 10-нд баруун баян улаанд 11-нд, Богдод 12-нд, Жинстэд 13, 14-нд, Бааз цагаанд 15, 16-нд, Бөмбөгрөөр 17-нд, Буу цагаанд 18-нд, Буужмордо Премарл 19-нд, Баян булаг суманд 20, 21-нд, Бурбан булагт 22, 23-нд төвхнөөр Суманд 24-нд, Жаргалантад 25-нд, Галуутад 26-нд очно. Малчдын хүсэл тэмүүлэлээр цогцсон зүгүрсэн малчин компани товлсон өдрөн хэлсэн цагта шинэ технологи малчдад хэрэгтэй бүхнээ ачаад давхиж хүрнэ. Өдрөөс өдөр зорчин үйдсэн Монголын чин зэрэгт малчид манд тугай. Малчин компани. Монгол.com карт нь өндөр хурдны шилэг тавилтын сүлжээгээр эрхэм хэрэглэгчид та бүхэнд улс хоорондын чанартай шуурхай хямд үйлчилгээг санал болгож байна. Америк, Хятад, Солонгос руу 55 төгрөгөөр ярихаас гадна дэлхийн 200 гаруй орн руу хамгийн хямд шууд холбогдох боломжийг Монгол.com танд олгож байна. Монгол.com хамгийн шилдэг карт. Фернандо Мирелисийн бүтээл Урхтын хол Авшигч дахиад зогтчихлаа. Тэр дахиад бариад аваарай. Дахиад бариад аваарай. Бариад аваарай. Энэ удаагийн хэрвээ сайн зураг болвол би сонинд ажилд орно. Чамайг авна гэж бодож байна рокет. Үзээд алдах хэрэгтэй. Ганц зургийн төлөө амиа өгнө гэж үдэ мартсан дээр дээ. Чамайг тэр дээрэмчинтэй уулзна гэж бодоо юу? Хана дахиад бариад аваарай. Наамшгич. Дахиад бариад ав гэж байх чинь. Таваастай. Наа дахиад бариад аваарай. Бариад аваач тэ наа дахиад.
Хэрвээ бяцхан сая чамайг барих юм бол гарцаагүй аасан да. Тийм ээ, гэхдээ ихтэй намайг барин л үз. Ой жаада наа дахиагаа бариад ав. Наадгаа бариад аваач. Навш гэж цагнаа. Бэтгий зүгтаа. Харин өгөөд. Ой, том толгой тоо. Холдооч ээ. Ганцхан зураг миний амьдралыг өөрчлөх байлаа. Гэхдээ бурхтын хотод зүгтвол чамайг барина. Зүгтаахгүй байсан ч чамайг барина. Хүүхэд байхаас минь хойш ийм л байсан. 1960 он. Энд хэрэггүй амтэн. Чи та хэрэггүй амт юм аа? Дугуйж бөмбөг аваач. Арчаагүй амтэн. Хөөж яада бөмбөгөөг би тогтмоор байна. Надад тогтмоор байна чи? Хад цаашаа. Чамаа хин гэдэг юм. Уучлаарай, би өөрийгөө танилцуулахаа мартчихж. Намайг рокет гэдэг. Чамд зүлгэд рокет минь бяцхан таашд бөмбөгөө өгсөн чи дээр шүү. Холдооч дээ. Ерөө шэги бурхны хотын түүхийг ярихын тулд тэрнээс эхлэх хэрэгтэй. Гэхдээ шэгигийн тухай ярихын тулд 3 дээрэмчний тухай ярих ёстой. Шэги шатхууны машин ирж байна. Юугаа гэдэг юм бэ? Этгээ задхуураад бай. Явъя. 3 дээрэмчний түүх. Зартай 3 дээрэмчид бол бурхтын хотын домог байсан. Шэги, Клипер, Гүүс. Тэдний дэргэд шэгийн дүү бяцхан Дайс, Бэни хоёр байнга явдаг. Харин надад Гүүс ахыгаа дагаж явах зориг хүрдэггүй байсан. Заявцгаая. Түргэлээрээ тэрнийг зогсоо. Зогсоогоорой. Зогсоо шүү. Машинасаа буу. Ошуудач навшоо. Түрэг машинасаа буу. Мөнгө өгөөч. Зайд түрэг дээрээ. Киа компани хаа? Зайд дахиад өг. Аргийнхаа мөнгөний төлөө өгмөр юм чи. Киа аваарай. Айд дахиад өгөөч. Мөнгө мань энэ зөндөө мөнгө байна. Боо мөнгө байна. Мачи. Чөтгөрч. Цагтаа ирж байна. Өргөн зүхтаарай. Цагтаа ирж байна. Адуу түргэн гүйлдэ талбаар өгөө. Гүүс. Адуу гүүс чиний шүү. Тэр үед ах トゥ гурвыг Рёгийн хамгийн аюултай залуус гэж боддог байлаа. Хаа шир бомбог авцгаа. Харин тэд ердөө нэг дөөрэ хичээд байсан юм. Миний ах гүүс хүртэл. Рокет тэр мөнгийг аавд өгөөрэй. Харин намайг өгсөн гэж хэлж болохгүй шүү. Заа юу? Ойлгосноо? За. Стрэнчи явъя. Яасан бэ?
Бид Бурхтын хотод Деважинг олохоор ирсэн. Олон гэр бүлүүд үерээс болж орон гэргүй болсон бөгөөд бас бүгдэд тартагтаа тулсан байсан. Хардаа гэрэл тавьж гин. Цахилгаантай болгоно дээ. Засгийн газрын том толгойд нууц ч бас зүгээр суугаагүй. Гэр оронгүй юу? Бурхтын хот руу яв гэдэг. Тэр үед ямар ч цахилгаан, засмал зам, машин тэрэг гэж байдаггүй байсан. Харин баячуудын хувьд энэ бол асуудал биш ээ. Бид Рио де Жанейрогоос мөн ч их хол цөлөгдсөн дөө. Чи намайг аврагч болно гэж боддгоо? Мэдгүй. Аврагч нь загсны худалдаачнаас хамаагүй дээр. Би заг судалдмааргүй байна. Өмхийн үнэртэй. Чи хаваагаа доромжилж байгаа юм уу? Үгүй ээ. Тэгээ чи ямар хүн болмоор байгаа? Мэдгүй. Дээрэмчин ч болохгүй. Цагдаач болохгүй. Яагаад? Би буудуулахаас айдаг. Наадга холдуулаач жаада. Чи галзуур юу аа? Чи над руу буу шагаар гэрээ. Яаж явж чинь вэ? Дахиж ингүүс хогч шүү. Хайшуртаагүйс. Бяцхан дайс манай хүн шүү. Тийм шүү. Би ч гэсэн дээрэмчин. Тэр хий машинаас олигтой юм олсонгүй. Тэгээд юу гэж? Бид өдөр хий машин дээрэмддэг. Өнөөдөр нэгийг маргааш дахиад нэгийг. Үгүй ээ. Одоо бүгдээрээ баян айв дээрэмдэх хэрэгтэй те. Тэгвэл бид эндээс гарч чадна. Үгүй. Харин та нар миний төлөвлөгөөгөөр ажиллах хэрэгтэй. Хөө заа. Энэ бяцхан дам шиг одоо ах нартай заадаг болох нь аа? Их өндөрт гарч хаад том юм ярьж байх шивтэй. Та хоёр манай дүүгийн хаанч хүрэхгүй шээ. Чи юу гэж бодов дайс? Жинхэнэ дээрэмчин болоход буунаас өөр зүйл бас хэрэгтэй. Сайн санаа хэрэгтэй. Харин бяцхан дайс сэргэлэн хүү байсан. Буудал мөн үү? Мөн. Бүгдээрээ ороод мөнгө аваад гараад ирнэ ойлгов уу? Харин хүн авч болохгүй шүү мэдв. Надад бас буу өгөө. Битгий хүний буун түрээдөө чи. Дахиж битгий зохиороо. Битгий өнөр үчичтэй. Тань таашаа. Битгий хуруугаараа заагаад байлтаж. Битгий жаахан хөвчийг ажиллаад бай. Аа. Энэ чинь Ямар гоё юм бэ? За явцгаая. ийм хурдан биш ээ хөөе. Яагаад? Чи энд харуулдгаар. Цагдаа нар ирвэл тэнд байгаа цонх руу буудаарай. За юу. Тэрийг харж байна уу? Яагаад би ингэх ёстой? Энийг харуулгаар ахгүй юу? Тугаа чи. Би та нарт гоё санаа өгсөн штэ. Харин тэр залуу хинт чирэггүй амт мэдүү? Хинт чирэггүй. Чамд гоё санаанаас өөр юм байхгүй. Чи бол жаахан хөхөд ойлгож байна уу? Биднийг хамгаал заа юу. Удахгүй чиний ээж ирнэ. Яарах хэрэггүй. За эндээ зогсч бай. Юунда яарад байдг юм чи? За хүлээж угаарай. За өлөгч минь мөнгө гаргаад ир. Та нар ажил хийж сургууль сурах ёстой. Та нар дээрэмчин шиг харагдахгүй байна. Өмнө чи хичээлээ хийж байх ёстой хүн биз дээ. Хичээлээ хий. Ямар ядаргаатай чавчаа юм бэ? Амаа тат. Хэдэлбэр явъя. Юу вэ? Би юу ч захиалаагүй. Таныг дээрэмдэж байна энэ та бүх мөнгө. Тайм байцгаа надад мөнгө ч хэрэгтэй. Илүү үзгэн хийж болохгүй. Итгэвч өг. Ой залуу. Ямар гэчин эмсийн хүрээлэнд байгаа юм бэ чи? Сүмээс ирсэн юм уу? Тийм ээ дүү минь. Нааш нөгөөх. Музикч. Чи ямар дарга юм бэ? Тэрний оронд ормоор байна уу? Юу бодоод байна? Цагтаа ирлээ зүгтаагаарай. Яагаад энэ хөөе? Хайд зүгтаарай. Цагтаа ирсэн шүү. Түргэд.
Тэр машиныг би бяцхан дээшиг аваад ирье. Хөөх. Ямар гоё машин бэ? Ингэж юм бодлоо та бяцхан тааш алга байна. Тагтаа нар буудаад байна явцгаая. Удаан яваач зогс. Агсалтаа. Чамаг өгнө машин барь чаддаг гэж бодсон шүү дээ. Чаднаа тайвширч үз. За эргээрээ болгоомжтой хөөн. Тэнийг амтэн. Би санаатаа ингээгүү шүү дээ. Тэнд ч юу ч хараагүй шүү. Та нар бүгдээрээ амаа татаж яваарай. Ойлгоо та нар. Үдэгээрээ би шагаагаа болгочихлаа. Гүүц нөгөөх чи шагаагаа болгочихлаа. Өвдөж байна шүү дээ. Тэрнийг аваад мод руу ор. Би цагтаа тарыг саатуулж бай. За юу. Бурхан чамаа гэвэг. Пэнгу уцаа өгөөч. Жижигэ бол бурхтын хотын бас нэг зартай залуу. Гэхдээ одоохондоо тэрний түүхийг ярих болоогүй байна. Гүүз миний хөд айхтар өвдөж байна. Дугавай. Охин шиг битгий гонгинаад байд та. Зайд амирачтай яваач. Хадам намайг татараа. Хүргэлтэй. Энд юу ч хараагүй юу? Бүхэл бүтэн машин баарыг чи мөрөгчгөөд байхад харддаггүй гинэ. Та нар ч гэсэн юу ч хараагүй юу аа? Яг л урдын адил юу ч мэдэхгүй, юу ч хараагүй. Юу анда тагж гараа. Тэд айд нүгдэж байгаа. Нөө том толгой тоо. Тэд нар ойд байгаа юм шиг санагдаад байна та мөн овшнууд. Модон дотор нүгдэж байгаа байлгүй. Би тэгж бодож байна. Филиппе, машиныг түгж. Рейнжер намайг дагаад яв. Ямар харахгүй бол би юу ч харахгүй байна. Та ямар камсгаад ич вэ? Тэд энд юугаа хардаг байна? Ширэнгэг хараад идэг. Тэд дэм буудлаас нэгээд мөнгө авсан да. Мэдэж байна. Хэдүүлээ тэр мөнгөний авчих уу? Чи ганцуураа юу? Би дав тийм хэрэгт орооцохгүй. Тэднийг устгах маар байна. Маракана хаалга онгод. Юу болоо? Цагтаа нар намайг хөөж байна. Шээги. Цагтаа нар намайг хөөж байна. Намайг нуугаач. Нэг газар нууч. Хурдан ор. Шөтгөр гэж. Цагтаа нарыг шүнжэнгөө энд байна гэж бодож байлаа. Гүүс, надад нэг санаа байна. Чи тамхи татаа юу? Чи ажилтаа байсан биз дээ? Тийм ээ. Ямар байдгүй? Хүмүүс юу гэж ярьдаг юм? Юу би аавтайгаа ажилладаг байсан. Аав нар зөндөө юм ярьдаг.
Маш их юм. Юу гэж гүз? Би буудаа би ухмээргүй. Тэр дээрвчний өмнөөс өгөхгүй шүү. Байж байгаа чи цагдаа нар байж л байгаа штэ. Надад хамаагүй. Би сүм рүү явлаа. Баяртай. Бурхан минь та бол миний авран хамгаалагч бидээ. Би танд л итгэдэг. Шөний харанхуугаас бүү бай. Өдөр шөнгөнөх сумнаас ч бүү бай. Зогс навшмын битгий өдөд буудлаа шүү. Бурхан чамайг үргэлж хамгаалах болно. Дэм буудалд болсон хэрэг түүхэнд цусд тал бүлдээлээ. Харин хуулийн хүмүүс өөр замыг хөөсөн. Энэ залуу хэрэгт орооцолдоогүй юм шиг байна да. Энийг хардаа. Өөр хэмт ажилчин байсан байх шүү дээ. Одоохон дээр их бодгоод өглөө. Хувь заяа Гитеперийг бурхны гарт дахин өглөө. Шеги Бернисийн гарт байсан. Харин гүүс манай аавын гарт байсан. Яах гэж юм бодор хэрэг хийж байгаа юм? Намайг юу ч мэдэхгүй тэнэг гэж бодоо юу? Одооноос эхэлж надтай хамт ажиллаарай мэдүү чи. Дүү чин чамайг байн харж байх болно. Намайг дуулгүй чи. Дахиад чамайг хүний мөнгө авсан байхыг харах юм болов уу? Сайхан мэдэрэй чи. Би чамайг чийж гисэн ялгаагүй мэдүү. Түргэн хувцасаа шууд ажилдаа ор. Дээрэмчийн ахтай байх онцгүй юм байна тий. Үргэлжил өмнөөс нь хэргийг хүлээн. Санаа зовтгүй. Аав надад л уурсан. Бодохгүй уур нь гарчихна. Чи буугаар яах гэдэг юм ракет? Тоглоом биш. Чи хичээлээ хийх ёстой. Буудуулна гэхээс айхгүй байна уу? Ямар ч ухаангүй болохоор би дээрэмчин, харин чи ухаантай болохоор сэргэлэн учраас хичээлээ хийх ёстой мэдв. Биеийн хүчтэй ажил хийх дургүй болохоор би сургуульд явдаг юм. Надад ганцхан юмыг амал. Энэ буунд хэрхвч гар хурж болохгүй шүү. Амлах уу? Гар барья. За хоёулаа яарахгүй бол өнөөдөр зөндөө их загас тарнаа. Битгий энийг дуурай. Намайг алгадуулж явах юм мушилцаад байсан шүү. Хин би юу? Би харсан шүү. Юу болов шиги? Бүл хөмгчгээ юу? Ардур зүдгнээд байхаар чинь би юм хийж болохгүй юм. Чамд юу гэж хэлэхээ бодож байда? Юу чи бас боддог байсан юм уу? Хэрэггүй бас л бүтлгүй төгс. Миний зүрх сэтгэл чамайг сонгосон. Харин би зүрх сэтгэлдээ дагна. Толгой эргүүлэх санаатай юу? Анхны харцаар дурладаг гэж сонсоогүй юу? Дээрэмчийн хүн дурладгүй юм. Зүгээр л хүсдэг. Хүний хийдсэн болгоныг л үгүйсгээд байх юм. Дээрэмчд хийддэггүй, тулгадаг. Заач, тэгвэл цагаа дэмээ өрхөө байлээ доо. Дээрэмчд зогсдгүй. Зүгээр л амардаг. Чамтай хайрын тухай ярих төвөгтэй юм байна. Хайр биш ээ, чи ердөө цагдаагаас нуугдж байгаа. Чи чамд хайртай юм шиг байна. Чи ердөө надад итгүүлж байгаа юм. Alvorada, lá no morro, que beleza. Ninguém chora, não há tristeza. Ninguém sente de sabor. O sol colorido é tão lindo, é tão lindo. Нөгөө хэргийн дараанаас цагдаа нар өдрийн цаг арч байнга эргүүл хийдэг болцохоос.
өдөр бүр нэг хүн баригдаж шоронд суудаг байсан. Гэвч хинч юу ч хараагүй, бас юу ч мэдэхгүй. Хулгайчид хаана угдаж байгааг хинч цагтаад хавдаагүй. Гурван сарын дараа Шэги. Ингээд чи яагаад амьдралаа өөрчилж болдгоо юм бэ? Өдөржин оронд хэвтгийн оронд ажил хий. Энд хэрэгтэй юм бэ? Юу гэсэн үг юм? Энд ч хэрэггүй шүү дээ. Ажил хийгээд мөнгө олдог гэж бодоо юу? Тэгвэл чи ажлаа хийрт. Чиний зөвөө Шэги. Намайг өдөржин юу хийдэг гэж бодоо? Тайвширдаа хонгор гэнэ. Чамтайгаа хамт амьдарч, хүүхэдтэй болж, ферм ажиллуулж, дахиад үржүүлж, самиг тариадаад татаад суух тухтайг минь чи өөрөө мэдчихэл байгаа шүү дээ. Чи чимэл хүн дээ. Харин надад утгагүй байна. Юу гэж тэр тэм буудлыг дээрэмдээд би барагд баяжих шахсан шүү дээ. Чи мэдчихвэн үү? Чи тоглоод байгаа юм уу? Буудалд хүн өгсөн болохоор цагдаа нар одоо болтол чамайг хайж байгаа. Хин үгсэн. Чи юу яриад байгаа юм? Чи өөрөө нүдэрээ харж юм уу? Юу ч мэдэхгүй юм байж амаа мэдэж яриарай. Чи тэнд байгаагүй үстэй. Би хэнийг ч чадаагүй. Тэр цагдаа нар өөрсдөө алдснаас өөр хэн байдгийг тэд нар бяцхан тайсыг хүртэл хорчихсон байгаа. Дахиж энэ тухай битгий яриарай. За юу? Хин алсан надад хамаагүй. Ямар ч байсан би алаагүй. Миний хэлхийг сонсч бай. Би хүүхдүүдийнхээ эцэг дээрэмчин байгаасаа гэж хүсэхгүй байна. Чи ганцаараа штэ, Шэги. Ганцаараа гэж юу гэж байгаа юм? Чи зөв сонссон. Клипер цөмд орсон. Бурхан өршөг. Гүүд ажил хийж байгаа. Арчаагүй амтэн. Гэтэл чи яасан? Би өөрчлөгдөөгүй. Тэгэд юу гэж? Тэд намайг хайсан. Тэгээд болоо. Яад юм? Тэгвэл би ч гэсэн чамайг хайж байна. Би чамаас саллаа Шэги. Хэрвээ хүсвэл надтай хамт явж болно. Эсвэл би ганцаараа явна. Би ганцаараа явна. Загас аваарай. Загас аваарай. Манайх гадуур дэмий тэнэхгүй гэж амласан. Гэхдээ сурсан занг сураар орож болохгүй гэдэг шүү дээ. Гүүс жижигэгийн их нэртэй сүүлэрч ихэлсэн. Сайхан загас байгаа. Гэхдээ чам шиг онцгой үйлчлүүлэгчд зориулсан үнсэлтдэг загас бас байгаа шүү. Алган зүүн штач. Нөхөр чинь уурлахгүй байна. Үгүй. Харин манай нөхөр миний ихтгийхээс өмнө хилээ ажиллах хэрэгтэй. Бараг хагас цаг шахам гэж. Чи тэр дараасаа хийлэхийг зөвшөөрдөг үү? Тэнгэр минь юу гэжтэй өвддөг юм уу? Эхэндээ өвдгөл юм. Дараа нь частай сайхан болдог доо. Гэхдээ чамд гадаж юмс хэрэгтэй. Гадлаар яах юм? Охин минь чи амьдралын амтыг мэдрэхгүй л байна да. Гадал жимс аваад жаахан халаа. Тэгээд нөхөр чинь араас хийнгүүт гадлаа өөр их рүүгээ хий. Ястай янзтай. Нөхрөөсөө асуугаарай. Асуугаад үзээрэй. Би чадахгүй. Чи тэрнийг мэдэхгүй байна. Намайг нүдэд авчиж мэдэх үү? Яах вэ? Үзээд алд. Ирчүүд тиймэрхүү зүйл ухаанаа тавьчихдаг юм. Айд мо хараад ицсэн нэгэр. Юу заавал өгч. Заван гэмтэн. Ракет, огнөндөө өгөч. Түнглэр хурдан тайлаачтай алив чөтгөр ав гэж. Хурдаачтай. Хурдан өгчгөөч. Би гудамжид нүцгэлмээргүй байна. Чи ахыгаа асуусмаар байна. Хурдан надгаа тайл түргэл. Наа цамцаа өг. Хурдан үзлээчтэй. Чи түргэлээчтэй. Би мэдээд байсан юм аа. Ахаа сурж дандаа ингэх юм. Тэр навч цогтчихлаа. Дүүн харин тэр байна. Тэр жадуу. Зүудэд өгөө гайгүй. Загас аваарай. Хямцхан загас аваарай. Загас аваарай. Ой, жада нааширта. Ах чинь хаана байна?
Өнөөдөр ажиллахгүй байгаа. Өө тийм үү. Машин цуу. Би юу ч хийгээгүй шүү дээ. Үгүй зүгээр бошуун ороод суугаад. Би дагсаа явах юм бэ? Жаадмын түргэн суу. Би дагсаа алдмааргүй юм шүү дээ. Тэр дагсаа орхио алив нааш нөгөөд. Аав намайг алан шүү дээ. Аав намайг загнана. Тэр хамаагүй. За явцгаая. Алив. Энд юу ч ядгаа. Тэр өдөр аав маань ахыг дахиж харахгүй гэж тангарагсан юм. Явъя. Ах чирээгүй. Энэ суурьнд ахыг хинч дахиж хараагүй. Ингээд 3 дээрэмчний түүх дуусч байгаа юм. Яцдайс. Чүтгэр гэж. Буудлын хэрэгээс бол чамайг баригдсан гэж бодсон чинь хөөх ямар их мөнгөтэй болоо вэ? Яаж байгаа юм бэ Бэни? Бид хоёрын мөнгө штэ. Амаа татчих. Дугаа мөнгө өгөөд арилж үз. Бэни. Шэг яхтаа очоод жижигээ биднийг матчихсан гэж хэлээрэй заа юу. Би эндээс явдаа. Харамсалтай жижигээ хараа хэтрүүлчихжээ. Хөр шайдынхны хүмүүс нар мантахаас өмнө цагдаа дуудсан байлаа. Бурхтын хотод нөхөр нь эхнэрээ амьдаар нь болжээ гэсэн мэдээ хотын сонингоор нэг таржээ. Сэтгүүлчдээс гадна тэнд цагдаа нар маш олон байсан. Харин дээрэмчид маань бүгд арилаад өгсөн. Чамд юу хэрэгтэй амнасаа үүдээ юу? Энэ хэсний хийхгүй харин чи өөхөх байх шүү. За одоо явцгаая. Түргэл. Цагдаа нар хаа сайгүй шүү дээ. Хурдан өдөрч үзээ. Түргээ явж үз. Хаашаа чамаагүй. Дугаа яв. Яасан бэ? Яаж чадах юм бэ? Өршөөгөө энэ машин зэг болчтой. Хараад л гэж түргэн наад машинаа асаагач. Араас нь жаахан түлхээд өгдөө. Гараа түлх шээги. Гараач. Чи байсан юм уу? Хулгайчдаг барьмаар байна уу? Тэнд байна. Ой, тэр залууг түргэн бариарай, түргэн. Хурдас. Алив яваарай. Гүйгэрэ шээги. Машина зогсоо. Наша. Тэр энд байна. Нөгөө цонтой адуурчныг барьсан шүү. Адгийн амьтан. Адуурч мөн байна. Тэр өдөр шээгийг өгөхэд маш олон хүмүүс ирсэн. Зургийн аппараттай хүнч бас байсныг санаж юу. Би тийм аппараттай болохыг маш их хүсдэг байсан. Сургууль руугаа явъя. Хано?
Нарын шаарлага руу явцгаая. Шалгацтай штэ. Тэгээд юу гэж бүгд далайн хэрэг дээр байгаа шүү дээ. Явцгаая. Явъя. Гэтэ уцаа өмсчүүд явахгүй гэдэг нь. За яв. Ара хүмүүр дээр тусдаг. Өссөн хүмүүр далайн хэрэг дээр байж болно шүү дээ. 16 настайдаа би анхныхаа гэрэл зургийн аппаратыг авсан юм. Бусад ядуу хүмүүсийн адил би хамгийн хямдханаас нь авч багаас эхэлсэн. Ракет чамаар сони юу энэ найз ихлээ болов уу? Үгүй. Анжелика хөөрхөн охин. Би тэрэнд ухаангүй дурлсан байсан. Тэгээд ч манай бүлгээс хүнтэй онтож утсан цорын ганц охин. Би өөрийнхөө хүүхэд насыг тэрэнд өгөхийг хүсдэг. Тэр өвөө найз минь тэр чин залуутай. Тэгээд яадгийг би ардахгүй. Аав нь төрүүч гэсэн. Heç төгс байдгүй юм дөө. Ойртоо бүгд ойртоо. Би бүлгийн албан ёсны зурагч юм байсан. Бүлэгч гэжтэй. Манайхан бүгд нэг хувийг авах мөнгөө өгдөг. Яаго. Яг арагшаага болоорой. Яг арагшаа бол. Тата бодж гинөө. Бодж байна. Сайхан өвс татах юмс. Өвс татснаас кокаин сорохгүй юу да. Шамаагүй дээр штэ. Чи л өөрөө тэгсээр харин би өвс татмаар байна. Нэр юу? Хүсвэл би аваад ирэх юм уу? Чи юу? Чадах юм бол аваад ирэхтэй. Гэтэ ямар ч байсан кокаин сорно шүү. Тэр чин зинк мансууруулах байц. Тэрийг мансууруулах байц. Ам чин нийл давсан штэ Тиаго. Ямар сүртэй юм бэ? Принц чи аврагч болмоор байна уу? Ганц удаа ч гэсэн усанд орж үзээгүй үстэй чи. Маань аврагч. Чамаас мундаг сэддэг гэж хоёулаа шараар гэр мөрөөч. Болж байна. Чамаг хүсвэл би Бэдэкийнх руу яваад хар тамхи аваад ирж болно шүү. Анжеликагийн сэтгэл төрхийн тулд би юу ч хийхээс буцахгүй байсан юм. Кокаин, хар тамхи худалдаг авч. Бүр боломжийн үнээр чанартайг нь ах нараас ч авч өгч чадна гэж. Яагад гэвэл манай ангид сурч байсан Леки зардаг байсан. Эбэ. Ракет байна. Юу энэ өгч? Тайван дөө. Ангийнхнаар сайн уу? Сайн. Авахаар ирв үү? Эсвэл татахаар ирв үү? Авахаар. Орооч дээ. Хэмбэ. Энэ бол Бэдэкигийн гэр. Гэхдээ үргэлж тэрнийх байгаагүй. Сайн уу Бэдэки? Хараад идэж бяцхан тааш. Манай гэрт ингэж ирдэг болчихоо юу аа? Хэн чинийх гэсэн. Зэли ихч октоо өсгөх гэж анх энд хар тамхи зарж эхэлсэн. Заримдаа тэр хариуд нь маш онцгой зүйл авч хөвгүүдэд зардаг байсан. Big Boy хамгийн дуртай хөвгүүл нь байсан. Тэр одоо маш том ир болсон. Зэли ихчийн бизнес ашигтай байсан болохоор Big Boy нэг л өдөр тэрнийг булаагаад авчихсан. Big Boy орчныхоо жаалуудаар хар тамхи заруулдаг байсан. Юу мэдээ тамхи хаана вэ? Өгзөг рүүгээ чих. Хамгийн сайн аймагч нь дуум байсан. Тэр Big Boy-ийн итгэлийг олж удалгүй сайжирч менежер болсон. Бэдэки 20 манайх 5 жинэг шүү заа юу. Нэг өдөр лоонгийн найз ирсэн.
Тэрнийг Аристотель гэдэг. Тэр маань мис засалд орох хэрэгтэй байгаа. Тэрний гэр бүл дуунг байхгүй хаагуурна өгсөн юмыг аваад арилаад өгсөн. Уг нь тэр дүүдээ хэрэгтэй үед нь туслахаас дургуцээгүй л дээ. Майл байна. Энэ хар тамхиг баасан гаригаа сэтрүүлж болохгүй шүү мэдүү. Чамд маш их баярлалаа. Чи намайг аварлаа. Тэр бол миний найз байгаа юм аа. Ер нь бол бараг дүү гэхэд болно. Ядаж ганц 7 хоног өгөөчтэй. Чи тэрнийг ад. Эсвэл би ядчих. Доовнд ямар ч сонголт байгаагүй. Би чамд 5 дахад гэж хэлсэн биз дээ. Итгэр хэрэгтэй гооч юу. Доон Big Boy-ыг алахыг хүсч байсан. Гэхдээ тэг шаардлагагүй байсан. Big Boy цагдаагийнхан татвараа төлөөгүй болохоор шоронд өгсөн. Ингээд Big Boy-ийн бүх юмыг Доон авсан. Гэхдээ байрыг авахыг хүсээгүй. Тэр байр муу ёрын байр байсан. Тиймээс Доон өөрийн хамгийн ихтэй худалдаачин Блэкэд хүлээлгэн өгчээ. Энд 150 байгаа. Дахиад жаахныг өгчихлөө. Дахиад жаахныг өгчих. Ингэж л Блэкээ байртай болж юусэн юм. Гэхдээ нэг их удаагүй. Хэмбэ. Очоод хар. Luxury fashion. Малчин компани шинжлэхдээ шар хөлдөөгчийг нэг магтъя. Хавтгайган төмрийг хавдас тааруулаад ханах гэрийн зан хөвтэй болгож залаа дарсантай автар шиг зөв хөлбөд оруулаад далтын шоронгоор буян бодолгуудаа түргөө хөлдөг зайг нэгсгээд хоёр баг коньи мах эвлэж багтах зай гаргаад хянаж хардаг товч юуг нь хажуу нүрэнд тогтоогоод нарны өвчээр хураагдсан элчгэрийн хүчтэй хэмнээд анх хасаагаад мартаж болох автоматар өөрийн удирдах эзэндэн ээлтэй эрх шар хөлдөөгч гинэ. Хэвтэн шар хөлдөөгчөм 70 15 31 15-аар яриад Райгэн Малчин компани. Монголын малчид нүүдэлчин ардын хөгжил дэвшилийн төлхөр болсон Малчин компани ялх төлийн дуу цангинсан хөдөөнүүдэд өвөрийн сайхан хангаагаар өнөртний баян хонгор сайхнуудаар шинчилэгдэн сайжирсан алдартай шар хөлдөөгч нарны шин цахилгаан станцсан аваад баян тэгийн уурхайд 3 дугаар сарын 10-нд баруун баян улаанд 11-нд богдод 12-нд жинстэд 13 14-нд бааз цагаанд 15 16-нд бөмбөгрөөр 17-нд ууд цагаанд 18-нд буужмордоо хүрээ марал 19-нд баян булаг суманд 20 21-нд бурбан булагт 22 23-нд төвхнөөр суманд 24-нд жаргалантад 25-нд алуутад 26-нд очно. Малчидын хүсэл тэмүүлэлээр цогцсон зүгүрсэн малчин компани тавлсан өдрөн хэлсэн цагта шин технологи малчидад хэрэгтэй бүхнээ ачаад давхиж хөрн өдрөөс өдөр орчин үеийсэн Монголын чин зэрэгт малчид манд тугай малчин компани. Сайн уу Блэки? Бяцхан дайс. Манай гэрт ингэж ирдэг болоо юу? Танай гэр гэж хэн хэлсэн юм? Тийм шүү. Хэн хэлсэн юм аа? Миний нэрийг буруу хэлээд байна да. Бяцхан дайс үгүй болсон. Намайг бяцхан зэ гэдэг болсон. Тийм ээ, Пекуэногийн түүх. Зэ Пекуэна бяцхан дайс гэдэг байсан үеэс хойш үргэлжлэл бурхтын хотын босс болохыг хүсдэг байсан. Надгүйгээр хөгжилтэн гинэ.
Би өрөвтэй юм бэ? Чи юу хүсэв? Найзууд чинь бүгдээр хамаад аваад явчихсан. Тэр шөнө бяцхан дайсан хийсэн хэргийн шээгийг мэдүүд өршөөхгүй гэдгийг мэдэж байсан ч хүн алах төстэй дарж чадаагүй. Шийдгүүлэхгүй тулд тэр бурхтын хотоос явсан байлаа. Талхныхаа мөнгөийг олох гэж маш их ажилласан. Хатан бэдэ. Бяцхан дайс бэний хоёрч сайн ажиллаж байсан байлаа. Тэд гэмт хэргийн амтанд орчихсон байсан. Миний санаа ойсон юм чинь. Буучин тосгон руугаа очихоор манай ах гүйс шиг хүмүүс олсон юмыг будаачдаг ганц асуудал байсан. Бяцхан дайс чи өтгөр ав гэж буудлын хэрэгээс хойш чамайг баригдсан гэж бодож байлаа. Хөөх. Ямар их мөнгөтэй болов вэ? Яаж байгаа юм бэ бэ? Бид хоёрын мөнгө штэ. Амаа тат дугаа мөнгө өгöd арилж үз. Бэри. Чигийн ахтаа очоод жижигээ биднийг матчихсан гэж хэлээрэй. Би эндээс явлаа. Гүүс. Энийг шээгээ өгсөн. Танд хэрэг болно. Олон хэрэг үйлдэх тусам бяцхан дайс томорч байлаа. 18 настайдаа тэр бурхтын хотын хамгийн хүндтэй хүн болж чадсан. Чи хөгширч байна шүү. Одоо болгоомжтой байгаарай. Дайс Рёгийн эрен сурвалжилж байгаа гэмт хэрэгтнүүдийн нэг боллоо. Бяцхан дайс сайн уу? Төрсөн өдрийн минь 18 хүрсэн чинь би их баяртай байгаа шүү. Баба таныг цаашаа. Уучлаарай залуу минь. Зөвчөө нэг шараа хэрэг авъя да. Авш минь намайг харсангүй ба? Сохор юм уу чи? Уучлаарай. Ууч. Амаа тат дараагийн удаа таарвал зүгээр өнгөрөөхгүй гэж мэдээрэй. Найз минь хэрэггүй дээ. Бяцхан дайс юу ч хийхээс буцахгүй болчихсон байлаа. Ярилцах хэрэгтэй байна. Эхлэхэд ч бэлэн байсан. Тэр тарган морноо тийм ямар одоолаа юм бэ? Жэри Адрианыг харлаа. Алтангийн жөмссөн хувцсыг харалт. Рейра тэнд байна. Хамт яваа хүүхнийг хардаа. Дээрнээс байна. Манай ахын хүүхэн байсан юм. Машиныг харалт. Тэр Бэлеки байна. Алтаар гойчихч. Алтангийн алтан цаг. Харин дуун хардаа бас тэр машиныг. Тэд нар бүгдээрээ 8-ачд. Тэрэ бүгд мөнгөтэй юм байна тий. Бүгд мөнгөтэй юм гэж. Тийм ээ, тэд бол юу ч бишээ. Хар тамхи нийлүүлэгчд маш их мөнгө авч явдаг. Ойлголоо. Ялангуяа кокаины 8-аас. Гэхдээ чамд мөнгө их хэрэгтэй. Хэрэггүй. Хэдүүлээ найзлагчдыг адаад бүгдийг нь өөрсдөө авна. Хизээ ихэд хийвээ. Одооноос. Чөтгөр бол бурхны гисгэл. Тэр чамайг энд авчирсан. Бурхан чамайг барчихсан байхад бурхтын хотод үлдэж яах гэсэн бэ? Чиний юу хүсэхийг чинь би мэднэ. Чи хүч чадалтай болохыг хүсдэг. Надад чамд өгөх юм байна. Хувь заяаг чинь өөрчлөхийн тулд чамд би өөрийнхөө хамгаалагчийг өгье. Гэхдээ чи энэ сахиусыг өөрөөсөө салгаж болохгүй шүү. Тэгвэл чи үхэн. Чамааг бяцхан дайс гэхэ болж бяцхан зэ гэж дуудах болно. Бяцхан зэ удахгүй том болно. Чи надаас салахгүй. Би ч чамаас салахгүй. Ингэж бяцхан дайс бяцхан зэ болж
чөлөөтэй хүн авч ирсэн юм. Нэг өглөө Жери Адрианы хамаг юмыг будааж бүх юм ихэлсэн юм. Орой болоход тосгоны бүх 8 жил тэрний гарт үхчихсэн. Харин Ловон Бэнигийн найз байсан болохоор тэрний бизнест гар хүрлэггүй байлаа. Харин Ловон явж байранд өртсөн болохоор одоо бүх юм ядбархан болсон. Хэмбэ? Хэмбэ? Очоод хараадах та. Яваарай. Сайн уу бидэхи? Хараад гэж бяцхан дайс манай гэрт ингэж ирдэг болчихоо юу аа? Хэн чинийх гэсэн юм бэ? Хэн чинийх гэсэн юм аа? Хэдэд. Одоо намайг бяцхан зэ гэдэг болсон. Бяцхан зэ. Чи одоо өгтөл болсон мэд үү? Тэрийг битгий хата тэр ойлгоноо. Эмичтэй бидэхи. Одоо хөг чинийх болсон. Над өөр юу ч хэрэггүй. Өөр юу ч хэрэггүй. Тэр боломжийг ашиглаад би ахыхаа өшөөг авч болох байсан. Чи өгөхгүй гэхдээ бидэнд ажиллана мэд үү? Хэд чамархан л та. Зогс. Чи хайчих нь уу? Бяцхан зэ тэр цэврээ. Чамаа хэн гэдэг юм жаада? Рокет. Гүүзийн дүү юу? Гүүзээ. Үнсгэн гүдэг гүүз. Жаад минь. За гүүгээд бай. Энэ бизнес одоо бүгд бяцхан зэг их болсон гэж хүмүүс тэр заяа. Бидний кокаин зарна гэж хэлээрээ за. Ойлгов уу? Кокаин. Нөгөө байр хаана байдгийг? Тэр байна. Зүүн талд. Хар тамхи худалдах нь бусад бизнестэй яг адилхан. Нийлүүлэгч, худалдаачинд бараагаа өгч, харин ажилчид бараагаа үлдвэрлэнэ. Шатлалтаагаар хийгддэг. Үнэхээр уйтгартай. Өвсийг цаасан дорооно. Харин кокаиныг уутанд цавлна. Тэгэд 10-аас 100 ширхгийг нийлүүлнэ. Хар тамхи зардаг мэрэгжлийн ажилтайч болж болно. Хүүхдүүд ихлээд хүргэгч болцоодог. Тэд зарлагадгүйж мэдээ дамжуулна. Харин дараа нь цагдаа нарыг хардаг болно. Цагдаа ирвэл цаасан шувуу алга болж бүгд тардаг. Тэрний дараа манан буюу 8-чин болно. Цагдаа нар ирлээ гингүүт манан шиг ууршаад алга болчихдог. Шат агсаар тэд цэрэг болцоодог. Тэгээд хэрвээ тоондоо сайн байх юм бол боссын баруун гар буюу менежер болно. Цагдаа нар хувиа аваад ямар ч асуудалгүй яваад өгчихнө. Бяцхан зэ бүх дайснуудаа устгасан болохоор Урхтын хотод буудалцаан ерөөсөө дуустхаа байлшээ. Хотоор тайван явж болно. Үйлчлүүлэгчид ч хар тамхиа тайван худалдаж авна. Удалгүй хот донтогчдоор дүүрч харин бяцхан зэ баяжиж байлаа. Ажийн зүгхээ мэддэггүй. Энийг хардаа. Энэ нь гоё юм байна уу? Энэ ажил нь хууль ёсных байсан бол бяцхан зэ оны шилдэг хүн болох байлаа. Харин миний хувьд эрсдэлтэй байсан. Би тэрнээс маш их айж байсан. Тэр хаасайгүй байдаг байсан. Чөтгөр гэж ямар хэцүү юм бэ? Өвс татмаар санагдах бүртээ би лоунгинд очдог байлаа. Хагсыг өгчхөө. Хайрлаа. Гэхдээ надад ашигтай байсан. Би Анжеликатай хамт татдаг байсан. Яг тэр хоёр салсан болохоор би ч бушуухан хөдөлсөн өстөө. Уг нь тэр яг минийх болох гэж байлаа. Гой зураг байна. Тэрээ юу? Би гой гарсан байна. Чи ямар ч зурган дээр гоё гардаг шүү дээ. Угаасаа гоё гардаг. Би тоглоог байна. Би ч гэсэн. Наран шарлагын газарт нар жаргаж бид маш удаан үнсэрсэн. Ингээд болдгийм байжээ гэж бодож байтал ранцууд ирсэн. Надад энээсээ өгөөч. Маа. За би явлаа. Дараа үзье. Анжелика. Хүлээж бол та. Амсаа ахгүй мó. Анжелика хүлээж бол та. Чи аваа. Ямар гоё ах вэ?
Сайн ах вэ ямар. Ингэж би анх ранцуудтай уулзсан. Бэни, шарсан төмстэй өстэй. Ашгүй дээ. Замаа цааны мөнгө. Надад уу? Баярлалаа. Чи идмээр өнөө. Энэ цагаар солих уу? Анжелика түүнээс салснаас хойш Тиаго маш их татдаг болсон юм. Өвөөгийнх ч юм уу? Үгүй дээ аавынх мансууруулах байцсанд нэгэнт донтчихвол 8 ажны гарт дууснаа л гэсэн үг. Хоёр өтийг 10-аар өгч. Нэгийг л 10-аар өгнө. За нэгийг авъя. Харин Тиагогийн хувьд өөр байсан юм. Болгоомжтой байгаа ч дээ. Загламаас эцэг минь намайг өршөө. Чөтгөр гэж би хизээ чамайг загламаар чав. Уучлаарай. Хурдан арилж үзье. Хурдан арилж үз. Билеч дугуйгаа төр өгөөч. Уралдах уу? Хаашаа? Хурдны зам хүртэл. Тэгье. Бид нөө эхлэе. Мундаг байна уу? Тийм ээ, чи сайн унддаг юм байна. Чи наад гутлаа хаанаас авсан юм бэ? Энтэс орхон нэг дэлгүүрээс цамцаабас авсан уу? Үгүй энийг хотоос авсан юм. Гоё юм аа. Загвар зохион бүтээгчийн оёсон цамц шүү дээ. Чамд мөнгө өгөөд чи надад худалдаад авч өгч чадах уу? Өмнөд цамц хоёр уу? Хэдийг ч авсан болно. Чи хэдийг өмсдөг юм? Чамтай адилхан бах уу? Яаж мэдх юм бэ? Гараараа хэмжиж. Оцсон хэмжээ. За одоо эргээрээ. Сайн уу Бэни? Сайн уу юу вэ? Ганцхан юм давсан юм уу? Үгүй дахиад байгаа. Хаадагдж байна уу? Ястай янзтай. Тэжгүй юу? Нин хариулт юм аа. Чи аваа. Баярлалаа. Энэ бол Бэни. Энэ ракет. Бидээ бой уучсан. Дээрэмчтэй. Тэрнийг хардаа. Том хүн загас оруулчихад энэ маяглаад байгаа юм байна да. Тийм үү? Тийм үү? Уучлаа навчнууд. Надаар байж гинэж байна уу аа? Навчнууд чинь Бэни донг боол гэж би чамд хэлсэн биз дээ. Тэр одоо аюултай болсон гэнэ. Тайвширдаа тэрнтэй очиод ярилц. Би тэр навшиг аднаа. Бүгдийг хүйс тэмдэглэхгээгүй хэрэггүй шүү дээ. Аав танд бол. Хана тавтуудаа Анжелика.
Энтхийн залуус яахчгүй. Ойлголоо би хаагаагүй. Ой, чи бүжгэлмээр байгаа юм уу? Бэ нэ? Доонг яах болж байна? Өөрөө очиод ярилцаа. Очиод уулзч. Бэнэ бурхтын хотын хамгийн тайван дээрэмчин байсан. Үнгүй тамхи тарааж, уух юмд мөнгө зардаг. Харин бяцхан зэ огт өөр хүн байсан. Хотын эзэн болох ганц л хүсэлтэй. Тэр доонгийн бүх зүйлийг болгохыг хүсэж байсан. Сайн уу Доован? Юу бодов? Ранцуудад өгөх ёсгүй байсан юм заа юу? Би өөрийнхөө эсхийг чи өөрийнхөө эсхийг хараа ойлгов уу? Одоо би явж юм уу да? Хано ракет юу энэ та? Айх. Бэнэ? Амаг бэнэ. Сайн уу? Юу юм? Сайн уу? Юу болох вэ? Үжигдэх үү? Танаад болох юм уу? Аснаа, ээж аваа хоёр байхгүй. Чи тэрнтэй хоёулахнаа байж удаа чийж өнөөдөр хүүхэд наснаас халах байх та. Итгэж чанга яриад байл да, бүгд сонслоо шүү. Чимээгүй байл да. Чи хөөрх юм аа. Баярлалаа. Хараач. Юу ч болохгүй. Ганц танахаас дээр юм хийснийг би мэдэж байна. Намайг тэнэг амтэн гэж бодоо юу аа? Яасан? Миний ямиг будаах гэвч. Хэнд чирэггүй амтан болохоор чи би ярилцъя гэсэн юм заа юу? За цавраа татараа. Ганц манай хэсэг рүү нэвтэрсэн. Наад чаавда сүүг нөгдөө. Доон хүүхдүүдэд тайвшир гэж хэр заа юу? Чи бол хэнд чирэггүй хөгийн амтан заа юу? Зөөрөө ранцуудад бүх юм өгөө үстэй. Цагдаа нар ирсэн. Тэгэхээр бүрч муу юм болно гэсэн үг мэдв. Бэни, би зөвхөн чиний төлөө ингэж байгаа юм шүү. Гэхдээ чи наа жаадынхаа живхийг солих хэрэгтэй мэдв. Тэр жаад гэдгийг үзүүлээд өгөх өөрийнхөө залуус очоод миний нутаг дэвсгэр тэнц дээрэм танууд хүчин гаргаж болохгүй гэж хэлээрэ. Мэдв. Ранц бол хууль гэж мэддэггүй жаахан хүүхдүүд оршин суугчдыг дээрэмдэж алхны газрыг сүйтгэдэг байсан. Ялангуяа доонгийн нутаг дэвсгэр. Ана яаж байна ой? Яагаад дандаа намайг дээрэмддэг юм бэ? Гэвч тэд энэ хотод босс байдгийг мэддэггүй байжээ. Биднийг сонгосонд баярлалаа. Оршин суугчдын хувьд хот аюулгүй болсон. Одоогийн байдлаар ямар ч хэрэг гараагүй. Зөвхөн бяцхан зээтэй уулзахад болно. Явцгаая. Жаалуудыг орлох хэрэггүй. Хэдэн дуруугаач хүрэхгүй. За явцгаая. Сайн уу стейк? Сайн уу бяцхан зээ? Адуур алхмаар байна уу? Чамдаа юу? Байдаарай. Ээжээ би найзтайгаа гарлаа шүү. Миний ээжээс хамгийн амттай тохиолно. Тэр хөвшөөсөө өгцөө хайсан байсан уу? Тэрнийг өргөдөд байгаа юм уу та? Юу гэж дээ? Ер нь хэдүү дээ? Банк юм уу ямар нэг юм дээрэмдүүд яасан юм? Өөс хар тамхиц мөнгө байгаа да. Тийм шүү, хар тамхи зарыг. Тэгэхдээ хүргэж өгдөг ажил хийх ёстой шүү дээ. Чи үргэж өгдөг ажил хиймээр байгаа мó? Хэрэггүй, тэгвэл их удна. Чиний дээр байгаа хөгшин ах асуулахыг хүлээх хэрэгтэй болно л доо. Гинигний үгсийг хүлээж би чадахгүй. Бяцхан зэ оршин суугчдын хүлээлтийг хүлээж байхад Бэни Анжеликагийн зүрх сэтгэлийг эзэмдэж байсан. Харин би ганц бие хിവэрээ надад өөр сонголт байгаагүй. Би супермаркетад ажилд орох хэрэгтэй болсон юм. Дахианы хоолн дээр би их удаан ажилласан. Хэн нэгэнтэй ингэр зөрүүлж үзхийг маш их хүсэж байсан болохоор мөнгөө сайн цуглуулж, сайн зургийн аппарат авах хэрэгтэй байсан юм. Гэвч бүх юм санснаар бүтээгүй. Нөгөө иргэдэрээс ах байна.
Сайн уу хаа? Нөгөөгөө татчихад байгаа юу? Тийм ээ. Зайлв нусхануудаа самцаа өрг. Эмоцон жадуудад боломж өгöd байхад мэдээж авахгүй юм аа. Ястаа нэг өөдгөө амтд. Миний хураас мөнгө яах вэ? Юун хураас мөнгө аа? Ямар мөнгө яриад байгаа вэ? Дэлгүүрийн менежер намайг дээрэмчлийн нэг байсан гэж бодсон. Хийсэн хэргийн чи төлөө чамайг халдлаа мэдв. Одоо яв. Түргэн зай. Би сохорчлоос аваагүй. Яг л бурхан мэдсэн юм шиг шудраг ясанд мөнгө төлдөггүй юм гэх шиг бодсон юм. Тэдгээр өдрүүдэд манай хотод янз бүрийн юм болдог байлаа. Нэг өдөр тэр мотоциклоноос өмч осорцсон юм. Энэ автобус чинь ямар удаж ирдэг юм бэ? Ажил дээр очихсан байх ёстой шүү дээ. Чи чинь галзуураа юу буугаан уу? Гүүзэн буу байсан юм аа. Тэртэргүй эвдэрчихсэн. Энэ шугамд манахаас зөөхөн автобус гардаг юм баггүй юу? Дандаа хинэж буруу биш үүдэг. Дандаа л өөр хүний буруу байдаг. Манай өвгийн энд буруу. Бас гэцээ хүрт татах хэрэгтэй шүү. Ойлгоо. Үчиг сайхан өнгөрүүлээрэ хатагтай. Би тэрнийг таних юм байна. Хатад амьдэрдэг. Биднийг таньчих ухаа. Тэгээд яадаг юм бэ? Боосынх нь мөнгө юм чинь тэр яахчгүй. Зайлв явцгаая. Хөвгүүдээ. Та нар чинь бурхтын хотынх үздэй. Тийм ээ. Тийм байна. Би нэгийг чинь үнгүй явуулчихъя заа юу. Сайн сураа тэр хотоос явах хэрэгтэй ш. Манай хотод цагдаа нар дэндүү их. Та хоёр сургууль сурдаг юм байгаа үздэй. Би бол сурдаг байсан. Бас айранд ч явж өс. Барангийнхаа хамгийн мундаг нь өссөн шүү. Гэтэл мөнгө хураагчаас өөр ажил олдсонгүй дээ хөөрхий. Би каратагаар хичээлж байсан. Өөр газар ажилд орсон болов нь ядуусын оролдоос явах л байсан дөө. Тийм биз? Даан чарин одоо мөнгө хураагчаас өөр ажил олдохгүй юм дөө. Ингээд явж юу. Та тэгвэл зодддаг юм уу? Би тайван амьдрах дуртай. Гэхдээ хэрэг гарвал зоддтон доо. Зоддох хэрэгтэй гэдгээ тэр мэдэхгүй байгаа. Гэхдээ болоогүй. Хотоохондоо нээдийн түүхийг ярих болоогүй. Юу та буух уу? Sige. За баярлалаа. Баярлалаа. Би чадсангүй. Их сайн ах байна штэ. Харин тийм ээ, Герсоны ах нь байна. За хоёулаа харьцгаая. Гэртээ харьцгаая. Хараач тэнд талхны дэлгүүр байна. Очиж үзэх үү? Юу гэмээр байна? Мэдэхгүй ээ. Энэ удаач харин болох байх шүү. Энэ миний утасны дугаар. Чи Сөүрд груви урсгал дуртай юу? Сөүд. Тэр ч гэсэн бүтээгүй ээ. Тэнд ажилтдаг охин үнэхээр зартай юм байна дээ. Чи надруу залах уу? Их сайн охин байсан болохоор буу тулгаж чадсангүй. Харин тийм ээ. Уучлаарай. Би төрчгöd байна. Баараа руу яаж явдаг юм бэ? Баараа юу? Тийм ээ. Сан Паулоос ирсэн залуу азгүй юм да гэж би бодсон. Бид ч гэсэн тийшээ явж байна. Цаашгүй дээ. Та нар ч намайг ёстой нэг аварлаа да. Харин тийм ээ. Яг л Сан Паулогийн нэг ч залуу сайн байдаггүй юм. Цогцсон энд байна. Дарга. Бид нар олчихдоо. Шүүх хэмнэлгийн эмч дуудаарай. Муухай газар байна шүү. Би хэлсэн шүү дээ. Амар сайн дуучин бэ. Таалагдж байна уу? Би хөгжмөн дуртай. Харин та хоёр өвс татах бас дуртай л үстэй. Татч үзээгүй гэж би хэлэхгүй. Тийм ээ, чөтгөрөөч таних юм да. Хаас байгаа юу? Ахаа. Надад байна. Маа. Сайхан өвс орооцгоё. Зайлв. Би өвс орохдоо сурамгай байсан. Харин охидтой харьцахтаа тийм байдаг бол би
Хүнтэй ингэр зөрүүлж үзэх сайхан боломжоо алдахгүй л байх байсан. Сан Паулогийн хүн гэхэд та сайн хүн юм аа. Баярлалаа дүү минь. Юу хэрэгэлдэг байна? Чулуу юм уу да? Энд нэг хүн байна. Хөрөөгүй юм байна. Ашгүй дээ. Амьд байна. Тэр удсан байна. Заавч 4 цаг орчим болсон юм уу да? Аваад явж болох нь уу? Болох баха. За аваад явчих. Бурхтай хот энд хүн алдсан байх та. Авшимын гараад ирчээ. Юм өөрийнхөө хүүхдийг заавал ядуусын хороололд очиж алах байж юм аа? Одоо цагдаагаас их юм энд алга. Битгийтэй битгэнцээ. Юу битгий гэж тэгж ярихгүй аа? Би ахынхаа өшийг авсан юм аа. Тэдний гэр бүлийнх нь уур хүргээд байсан юм аа. Чамд ямар ч асуудал байхгүй. Чамаас бол цаасаагүй цагдаа нар шинширж байна. Одоо чамаа гिचгсэн таньдаг нь мэдв. Орхио битгэнцээ. Тэр нэг дэндүү их зовоод шүү. Чи гуйлыг сайн мэдж байгаа. Ядуусын хороололд хүн алах юм бол өөрөө ч гэсэн алуулна. Бицхэмшээ өөрийнх нь хэрэгжтэй. Ахаа гэдэг минь сонсч бай. Одоо чи ядуусын хороололоос явж үт. За юу. Чи биднийг үл хүндэтгсэн ойлгов уу чи? Бэни чи дэндүү сайхан сэтгэлтэй юм аа. Ортмогоо тэжээвэл чи өөрөө л үхэн. Тэр яаж чадахгүй? Урагч. Хамаа мэдэрэж юу ба. Би найз охинтойгоо гарч дугааллаа. Болгоомжтой дугаараа заяа. Байдал намтсны дараа луунтай хийх ажлаа эргээд хийн шүү. Ойлгов уу? Тэрнтэй тооцоо бодно. Чамд найз охин хэрэгтэй бицхэн зэ. Намайг юу бодож байгааг таадаа бэни. Би дэндүү тачаангүй гэж юу? Тийм ээ. Бас хоёулаа өөр юм хийж болох талаар бодсон. Дахиад унтъя гэж юу? Би тоглоогүй байна. Хоёулаа эндээс явъя. Энд дэндүү их хэрэг гардаг. Хаашаа явах юм? Хөдөө ферм рүү. Чи бид хоёр таарч тохирно гэж бодож байна. Ферм ээ? Хайван амьдрах уу? Бэни дээрэмч байхад болохоор дэндүү сайн хүн байсан. Үдэртийн баяр дээрээ тэр хотын бүх хүмүүсийг цуглуулж чадсан. Бүгд ирсэн шүү. Сайхан үдшдэг болсон. Түмийнхэн хэлдэг ирсгээсэн. Нэг өдөр би сүмд явдаг болно. Эрдэнэт баярлалаа залуусаа. Самба бүжгэлдэг хүмүүс ч бас ирсэн. Бас ирсэн. Харин бяцхан зэ бол амьдралдаа ганц ч удаа бүжиглэж байгаагүй. Надтай бүжиглэх үү? Юу нэ? Надтай бүжиглэх үү гэж байна. Сонсохгүй байна. Бүжиглэх үү? Үгүй дээ баярлалаа. Би найзтайгаа явж байгаа.
Наашир ярих юм байна. Чи тэр охинтой ингэж яваад байж болохгүй. Яагаад болохгүй гэж? Би ферм дээр амьдарч өвсөө татаад рок сонсно. За юу? Яг мөн өдөгчний төлөө өдийг хүртэл босгосон ажил хайж байгаа мó чи? Өдөгч юм бишээ. Тэр чи миний охин. Аюуда доонгийн бүх юмыг будааж авна. Бүгдээрээ чинийх бодог. 150 орхио тэр сайн залуу. Үгүй арчаагүй новш. Харж байна уу? Чиний хөв бүгд арчаагүй амтаа. Тэгээд би явж байгаа юм. Би чиний найз. Гэхдээ би тоглоомоос гарлаа. Чи ойлгох хэрэгтэй. Би явах ёстой. За юу? Би чам тайртай. Гэхдээ одоо хангалттай. Ингээд дуусгая. Энэ Монгол гэдгээ үтгэв аа. Юу бодож байна? Чи үгээр байна. Чи хаашаа бай. Оста тал нэгрээ. Өгзгийг чинь харъя. Түргдээ чи. Бүгдийн тайл гэж юу шүү аа? Би өгзгийг чи хармаар байна. Айдв түргдээ. Та байна. Бүгдийн тайлаа. Хүмүүс өгзгийг харуул. Ордон тайл гэж байна шүү. Бүх хүмүүс чиний өгзгийг харна. Тэгээчгээ. Айда чи мата. Түргэл. Түргэл тайл. Алло Бэни. Энэ аппаратыг нэг удаа кайнаар салах уу? Динамич байха байсан. Адилдээ би чиний найзтай тэлэгдээ сулгаах юм уу? Үгүй айхгүй манай аавынхаа. За бяцхан зээд өгчгөө. Рокет. Тэр их баярлсан да. Тэг шүү. Байна гавта. Ирдэ. Ой, Рокет. Чи зурагч болохыг хүсдэг үү тийм ээ? Маа бэлэг. Хүүх ямар гоё юм бэ? Баярлалаа. Баярлалаа чам. Одоо өгзгөө хөддөг. Хөдгөө чи хөөе. Ой зураг аваарай. Аач зүгүүт. Үгүй. Чи яагаад байгаа юм бэ? Гадуурч гаяа юу? Яаж байгаа чи юу?
Бэнийг авчихлаа штэ. Бэни. Хөргөн тусламж дуудаарай. Хи алсан бай. Новш минь гараад ирчи. Зэ Бэни өгчихлээ штэ. Бэни өгчихлээ. Угаа хурдан хэмжтүү. Чи олдооч өгч юм. Бүх чамаас болсон. Танив цаашаа. Бэни. Бэни. Luxury fashion. Малчин компани шинжлэгдсэн шар хөлдөөгчийг нэг магтъя. Хавцгайган төмрийг хавцас тааруулаад ханаг гэрийн зан төвтэй болгож залаа дартантай автар шиг зөв хөлбөд оруулаад дартан шоронгоор буян бодогдуудаа түргөө хөлдөөгтэйг нэгсгээд хоёр баг хоньны мах эвлэж багтах бай гаргаад хянаж хардаг товч юуг нь хажуу нүрэнд тогтоогоод нарны ичээр хураагдсан ирчгэрэлийг гүйцэтгэл хэмнээд анх хасаагаад мартаж болох автоматар өрөөгийн удирдах эзэндэн ээлтэй эрх шар хөлдөөгч гинэ. Хэвтэн шар хөлдөөгчөм 70-15-31-15-аар яриад аваарай гин Малчин компани. Монголын малчид нүүдэлчин ардын хөгжил дэвшилийн төлөв хөр болсон Малчин компани ялх төлийн дуу цангинсан хөдөөнүүдэд өвөрийн сайхан хангаагаар өнөртний баян хонгор сайхнуудаар шинчилэгдэн сайжирсан алдарт шар хөлдөөгч нарны шин цахилгаан станцсан аваад баян тэгийн уурхайд 3 дугаар сарын 10-нд баруун баян улаанд 11-нд богдод 12-нд жинстэд 13-14-нд бааз цагаанд 15-16-нд бөмбөгрөөр 17-нд уу цагаанд 18-нд буужмордоо хүрээ марал 19-нд баян булаг суманд 20-21-нд гурван булагт 22-23-нд төвхнөө цаг суманд 24-нд жаргалантад 25-нд гадуутад 26-нд очно. Малчидын хүсэл тэмүүллээр цогцсон жигүүрсэн Малчин компани товлсон өдрөн хэлсэн цагта шин технологи малчидад хэрэгтэй бүхнээ ачаад давхиж хүрнэ. Өдрөөс өдөр зорчин үйдсэн Монголын чин зэрэгт малчид манд тугай. Малчин компани. Боо хаанун. Тэр жөнгөрлөө дөө. Би өнгөрсөн гинэ. Яагаад? Би өнгөрсөн. Сая би Бэнийг алчихлаа. Бяцхан зээ одоо наашаага ирж байгаа. Одоо бүгдээрээ тэрнийг барьчихъя. Бүжгийн талбай тэр ганцаараа байгаа. Чи Бэнийг алсан юм уу? Уг нь тэрнийг алъя гэж бодоогүй юм аа. Тэр өөрөө хөдөлчихсөн. Бяцхан зээг алах гэж байсан юм аа. Хадим явъя л да. Леки. Чи бурхтай хотын хамгийн сайн залууг нь авчихлаа. Бяцхан зээг алах хэрэгтэй. Бэний байхгүй бол тэрний бизнесийг эд шидэд аварна гэдгийг луун мэдэж байсан. Гарцгүй боллоо доо. Гэхдээ бурхтын хотчиг газар ямар л эд шидэх вэ гэжтэй. Энд хэн байгааг хараач. Суугаа би наашир. Замаас хол. Хамаг үнсч. Намайг явуулаач. Чи хангалттай хараа үзье. Саано хонгор бин. Аюун
да? Асуудал тун энгийн байсан. Бяцхан зээ царай муутай. Харин нээд царайлаг залуу байсан. Нээд ямар ч охиныг олж чадна. Харин бяцхан зээ жаахан хүч хэрэглэх хэрэгтэй. Ингээд царайлаг сайн залуу, царай муутай муу залуугийн дунд халз тулаан болсон юм. Намайг тавьж. Сайхан байгаа үст. Одоо чи миний бодсоо. Олчхор минь. Чиний бүсгүй минийх болсон. Чиний бүсгүй сайхан юм аа. Үнэхээр сайхан юм. Тэрний царайг харж чадахгүй. Тэр навши хагаад намайг авчихаагүй юм болоо. Мөхөгийн навш. Базара. Би яг тэр навшиг асаагүй юм бэ? Ой, уцаад явцгаая. Өнгө яах юм бэ тэгээд? Уцаад очноо. Тэрнийг алахгүй гэж юу? Нээд, чиний тэр үлэгчин чи бие үлэгч болсон шүү. Араа тэр. Хайм бай. Хайм бай. Би гарлаа. Намайг тавь. Намайг тавь. Тэргүй гараа тэргүй. Намайг тавь гэж шүү. Би гарлаа. Гэрсэн машин миний хөө. Гэрсэн. Чи энэ хамаагүй чаада. Хоп. Чамтай ярихгүй. Ахыг чи авахар ирлээ. Ярцсан ихтэй хил амаараа учраа олъё. Манай ах их таймын залуу. Наадтай өөрөө гарч ирээд ярилцахад эндүү царайдаг юм уу аа? Ахыгаа дууд. Тэр яагаачгүй штэ. Чи ер нь намайг таньж байна уу? Бяцхан зээ байна. Бяцхан зээ шүү. Урдан дууд. Урдан дууд гэж байна шүү чамайг. Дуудаач юугаа гэдэг юм? Урдаач дээ. Таашртаа би дуудъя. Хар гимтчихлээ. Дуун хүлээж ид байна биз? Энэ нав шанга хүртлээ дээ. Явцгаая. Гэр сомон авч дүүг минь адчих та. Тэр нэг зүгээр орчихгүй. Wow. Миний хүү. Тайвширтай хийж.
Зөв хийх хэрэгтэй шүү. Өөр арга байхгүй. Тэр мөн навш яаж яваад хутгалцдаг байна аа. Их л өвдөх бах та. Хоёулаа ах トゥ ус шиг боллоо доо. Амаа тат. Хоёулаа гарандаа шарахтай. Чи ах нь би дүүн бодъё. Гөөж байна штэ. Чэвэт. Би чамаас гөөж байна. Хоёулаа ах トゥ ус болъё. Чэвэт хоёр ах トゥ ус байсан бол хөгийн болох байсан байж. Нээд ч моогүй юм гэж тийм ээ. Ханаас ч хинч мэдэг багт гараад ирсэн. Амаа тат ч ба. Ястай ядаргаатай юм а чи. Бурхтын хот Баатраа олсон юм шиг л байсан. Бурхан чамааг ивэг хүм. Энэ хүү өгтөө гуйгаад яваад байсан. Сайн байна. Сайн байна. Нээд чи одоо нуугдах хэрэгтэй. Нуугдсан дээрээ. Нуугд. Уг нь би сайхан залуу нээдийг босдог гаргах байхаа гэж бодож юулаа. Гэвч бурханд өөр төлөвлөгөө байж ирлээ. Стейк 8-д таачав. Бүгд нуугдж байгаа. Бэлхэн зээх өөртөө байгаа. Бидэнд ямаа зарцгаад нуугдаж болохгүй юм бах та. Чи яваад хамрын тамхинаа асуугаад ирээч. Тэхүү. Маш их хэрэгтэй. Тэгээ. Тэгээд Тиаго байна гэж хэлээрэй. За юу, яаралтай хэрэгтэй байна. Стейк. Чи яаралтай яваад 100 гинд очоод ингэж хэлээд их. Бэлхэн зээ чамайг тариалаг нээдэг албал 50 орхино гэж байна. Нээд. Чи дуулав уу? Сонсов уу? Тэр хүүг бариад ав. Чи сонсов уу? Бидэнтэй хамт байхгүй чи үхэн. Бидэнтэй нийлэх хэрэгтэй. Би хар тамхитай ороод суртмааргүй байна. Зөвхөн дайс бит хоёрын хэрэг. Тэр залуус бол хэд ч хэрэггүй амтд. Тэр бол хэрэггүй амтд. Буруу бодож байна та. Тэд хүчээр юу ч хамаагүй хэл. Яг л энэ хүн шиг. Тийм ээ. Энэнтэй адилхан бариад авна да. Тэд бүгд л яг энэ жаа шиг робот болчихсон. Чи юугаа бодож байдаг хүү аа? Хэдэн тэрийг азуурчин дээр эмчтэн гар хөлн болоод гүгээд байх чамд сайхан байна гэж юу аа? Чи лав галзуурсан баха. Чи жаахан хөхөд үжтэй аа? Чи бяцхан хүн үз. Жаахан хөхтэй. Би тамхи татаж сорж чадна. Бас би хүн алж дээр нь хийсэн. Би том ир хүн болсон. Ямар том ярддаг жаад вэ аа? Наадах чинь дайсын бүлэгт байдаг. Чи ч бас манад орох хэрэгтэй. За юу? Стей, бид чамайг зүгээр явуулахгүй шүү. Би зөвшөөрч байна. Даргадаа очиод одоо 100 нээд 2 босс болцохоос ингэж хэл. Гэхдээ нэг нөхцөртэй энгийн гимгүй хүнийг алгахгүй шүү. За юу? Би зөвшөөрөхгүй. Ойлгож байна уу? За ямар ч гимгүй хүн алгахгүй. Стейк баригдаа. Явж үцэнтэйч. Надад өгчих буу байгаа юу? Байхгүй. Гэхдээ бууны дэлгүүр дээрэмдэж болно штэ. Ямар ч асуудалгүй. Би хэнийг ч дээрэмдмээргүй байна. Би дээрэмчин биш шүүд. Зөвхөн дайс бит хоёрын дундах хувийн асуудал. Би дээрэмчин биш. Тэр чиний бүсгүйг хүчиндэж авгах дүү хоёрыг ч алсан. Бас гэрийг чинь шүршчихсэн. Харин чи тэдний нэг хүнийг алсан. Тэр үчи дээрэмчин биш л гэж байгаа бол эндээс гар да.
За эндээс явж үз. Бүгд хараа өрг. Анх удаа. Харбо хаана байна? Алив гарбог гаргаад ир. Нээд тэр үед лоонгийн буудах гэж байсан хүнийг авралаа. Хүн алахгүй гэж тохирсон штэ. Дүрм мартаа юу? Бид танаа босс мөнгөийг авах гэж байна. Та нар тайван бай. Та нар биднийг яваасаа гэж хүсч байна уу? Бид ч бас түргэн явмаар байна. Таадав тэрийг харж бай. Харин Лоон хоёр дахь удаага нээдийг аварч. Ямар ч дүрмэнд онцгой заалт гэж байдгийг нээд ойлголоо. Чамайг аварлаа шүү. Менежер нөө. За гараа өрг. Бүгд газар хөвчээд. Газар хөвч. Түргэн мөнгө өг. Би тогтоогүй шүү. Хөдөлсөн хүн шууд өгөн шүү. Урдаараа. Харин 3 дахь удаага дүрм үгүй боллоо. Ингээд дээрэмцсэн мөнгөөрөө нээд Лоон хоёр бяцхан дайштай тулалдахад бэлтгэлээ. Лоон өөрийнхөө бизнесийг хамгаалж харин Хуарангийн хамгийн мундаг ир нээд өшөөгөө авахыг хүсэж байсан. Гэхдээ деталь боо энэ бол 9 мм-ийн. Би харъя да. Мөнгө байгаа үстэй. Аваа хараана муу байна да. Боломжийн үнээр өгөн шүү 12 мм. Гараа ажилгаан зориулсан. Харах уу? 9 мм үүсэ. Израилийнх. Америкийн од Дэвидийн барьдаг буу еврей. 36 хэрэгтэй байна. Одоо сайхан хөгжилтгэнтэй. Дааны хэс бүгдээрээ залбирцгаая. Деваажинд байгаа аав минь биднийг аварч өршөө. Өршөөгөөрэй. Perdoai nossos ofensas, assim como nós perdoamos aqueles que são ofendidos. Não nos deixes cair em tentação, mas livrai do mal. Дээрэмчэд буутай болсон. Гэхдээ буудаж чадахгүй. Нээдэг ганцад буудахад бяцхан зээгийн бүлгийн 10-аад хүмүүс унаад өгөх байлаа. Гэвч бяцхан зээ тэлчихгүй. Хариу буудна. Ядуусын хараалал өмнө нь хариуцлын ертөнц байсан бол одоо там болжээ. Тэгээд би явхаар шийдсэн. Ингэж л би анх сурвалжлагч болсон юм да. Хөөх ямар гоё зураг вэ? Рожерио Рисийн авсан зураг байх та. Би та нарт юу гэж хэлсэн? Бусдын зайдад би бүр багаас нь хэлсэн. Тэрнээс ч багаас хэлсэн. Өмнө минь юу хүлээж байгааг ч мэдэхгүй. Би гэртээ харихын оронд сонины газарт очдог. Бурхтын хотын нэг залуу лабораторид ажилладаг байсан. Энийг хардаа. Амьдралын минь зорилго руу тэр залуу намайг хаажмаар ойртуулж байсан. Сануу Рожерио. Юу энэ бэ? Энэ бол рокет зурагчин. Сануу рокет. Чиний шүтэн бишрэгч шүү. Тийм үү? Чи сайн сонголттой юм аа рокет. За би явлаа шүү. Баяртай. Ямар дог залуу вэ? Өшөө хорцол дайн болж хувирвал юу болох вэ? Бурхтын хот 2 хуваагдсан байлаа. Хотын нэг захаас нөгөө зах хүртэл явж болохгүй. Хамаатны дааж очиж болохгүй. Ядуусын хороололд амьдардаг хүн бүрийг цагдаа нар дээрэмчил гэж боддог. Бодолгүй хүмүүс ч өөрсдөө Вьетнамд амьдраад тасчихсан. Өдөр ирэх тусам сайн дурын дайчид үхэхэд бэлэн гисэн зүйл дээр гарын үсгээ зурж байлаа. Энэ жаал чамд юу хэрэгтэй? Лоонгийн бүлгийн нэг хүн намайг зодсон. Энэ дайм бүгдийнх нь хувьд сайхан дайсан байлаа.
Бяцхан дайсан зэрэг намайг өшгөлсөн. Маа энийг ав. 22 шиг. Миний эгчийг хүчнэсэн залуу ловонгийн бүлэгт байгаа. Цэцгээ манай гэр бүлийг ассан. Тэднийг танилгана. Тиаго гэдэг. Би Бэнигийн найз. Уншиж чадах уу, нэмж чадах уу? Чаднаа би бизнестэй сайн. За тэгвэл ажилдаа ор. Чамд юу хэрэгтэй юм? Аавынхаа өшөөг авмаар байна. Чамайг хэн гэдэг үү? Ото. Маа. Яасан бэ? Ажилчин байна. Буу авъя гэж байна шүү дээ. Тэр 7 ч онохгүй шүү дээ. Нэг жилийн дараа гэхэд бүгд дайн юунаас болж ихэснийг мартчихв. Хоёр талуудын хувьд илүү их буу авч, илүү их наймаа хийхийн тулд байсныхаа юмыг булаадаг болсон юм. Би тамхи татаж, сор чадна. Хүн алж дээрэм хийсэн. Одоо би том хүн. Сонингийнхан ч шуудал ирнэ. Цагдаа нарч бас дундуур нь орно. Урхтай хотын нэг бүлгийн толгойлогч өрөөдөр баривчлагджээ. Мануэль Мачадо буюу нээд Бяцхан зээгийн дайралтын дараа баригдсан байна. Манай сурвалжлагч тэрнээс ярилцлага авсан байна. Дайн үргэлжилсээр байна уу? Үргэлж ирж байгаа. Хэд орчим хүн өгсөн байна? Олон хүмүүс өгсөндөө. Ихэнх нь гэмзэмгүй хүмүүс. Намайг жаахан таньдаг байхад Бяцхан зээ шууд л тэднийг алжчихдаг. Цагдаа нар очиагүй юм уу? Зээгийн араас очтгүй штэ. Дандаа намайг л мөшгөж хөөж байдаг. Тэрнийг гэмгүй хүмүүсийг авч явахад би ингэж шоронд сууж байдаг. Гэтэл тэрнийг ерөөсөө барихгүй юм. Нээд дайн үргэлжилсээр байх болно гэж хэллээ. Цагдаагийн ахлах Гуэдис хоёр бүлгийг хоёуланг нь барина гэдгээ мэдэгдсэн юм а. Би бол энэ хотын босс. Гэтэл энэ тэнгийн зураг бүх сонин дээр гарч байна. Миний тухай олсон уу? Үгүй ээ. Хайж л бай. Ядаж ч миний нэр хаа нэгтэй байх ёстой. Хайгараа. Юу ч алгаа. Чи уншиж чадах уу? Зургийг тарж байна. Нэ чөтгөр гэж. Яаж чадах вэ? Энэ 90 сурвалжлагад мэдээ байна. Надад хамаагүй бүгдийг уншаадах мэдөө. Түргэн унш. Ямар ч нийтлэг алга байхад чинь тархиндаа сум зоолохыг хүсэе юу? Энэ нь босс болохоо харуулнаа гайгүй. Апрат аваад ир. Үгүй шүү. Миний зургийг аваад. Энийг барьж бай. За би үлээ. Ардаг юм байхгүй юм байна шүү дээ. Холдож бай би үзээ. За юу? Болохгүй наа. Оо ямар өөдгүй юм дээ. Би өөр та нараас залхаж байна. Би мэдэхгүй юм байна оо. За би нэг таньдаг залуугаа дуудаад ирье. Хамт явах уу? За явцгаая.
Аваад ирлээ. За сайн уу. Чи зурагч юм биз дээ. Наад зургийн аппаратаа ажилуулдаг. Бид нэр сайн асааж чадахгүй байна. Тэгэд бидний зургийг ав заа юу. Оо, чи эвдэрчихсэн байна штэ. Би биш ээ. Боцглоо. Асуудаггүй. Ой гарах ястай шүү. Чамаг хэнгэдэггүй? Рокет гинэ. Дахиад зураг ав рокет. Хоёрыг нэ матаа тогтцоо. Хоёрыг нэ ингээд. Йоо, бүгдээрээ бууга бариад хоёрыг нэ авч. Чи багтахгүй байна. Тэр тайтах ярьсан. Оочтараа тогтчоо тогтч. Дахиад нэг. Хальс дуусчлаа. Тэгвэл зургаа үзүүл. Хальсаа угаах хэрэгтэй. Угаахаа хэд байдгийг. Маяны мөнгийг аваад тэгээ зургаа авчирч өгөөрэй мэдв. Чи хальсыг авал. Үгүй. Чи наад зургийн аппаратаа ав. Бэний чамд өгөхийг хүсэж байсан. Одоо чинийг болсон заа юу? Мэдв наадхаа ав. Баярлаа. Зургаа авчирхаа марсваа. Зургаа марсваа рокет. Тэр юу гэв? Чи надад энийг угаагаад өгөөч. Би чадахгүй рокет хэрэгт орно. Сонигийн сурвалжлагчид л орж болно. Би ажлаа алдмааргүй байна. Тэр сайн орожээ. Энийг угаагаад өгөөч. Энийг ч бас угаачих болно. За би хоолнд орлоо шүү. За. Чи чадтай юм аа. Ой. Ямар хэмжээтэй угаах вэ? Юу? Ямар хэмжээтэй угаах юм бэ? За. Чи өөрөө мэдээд угаачих төө. Маа. Ирдэ. Яна. Би ч том шавар дунсаа та.